За хамгийн ихний асуулт. Эхлээд ер нь хоёул яах гээд энийг хийж эхэлж байгаа. Нэрээ тэгж яриа шүү дээ. Одоо эхлүүлнэ шүү дээ, тий. За ер нь подкасттэй энэ чинь хамгийн ихний дугаар. Тийм бидний подкастын ихний дугаар. Chit chat. Ер нь Play Talk. Play Academy-ийн талаар хов бацъя. За хов бацах юм. За ямар ч тач ер нь юу хийгээд яваад байгаагаа нэг юу хийгээд яах гэж яваад байгаагаа яри. Тэгээд дээрэс нь нэр нь Play Talks. За тэгээд тэрнтэй холбоотой л юм ярих баг. Тийм. Альфа болон хүүхдийн туслантай холбоотой. Төвчүүдийн камп. Ер нь анх бол хүүхдийн камп хийж явж агаад тэгээд тэр нь цаашлаад эцэгчүүд рүү ч гэсэн хийх хэрэгтэй юм байна гэж өөр шинжлэгдээд тэгээд ер нь альфа хэмээн томчуудын камп болж хуураад тэгээд одоо бүр цаашлаад томчууд хүүхдүүдийн хамтд нь бас хийх хэрэгтэй юм байна гэл ер нь янз янзын хувилбарууд гарч ирээд байгаа шүү дээ. Тэнгүүт хамгийн ихний өнөөдрийн ярих юм яагаад плей юм бэ? Яагаад ер нь том хүмүүсийг авчраад тоглуулаад жижиг хүмүүс хүүхдүүдийг том жижиггүй яагаад тоглуулад байгаа юм бэ? Тийм. Ер нь яагаад тоглуулъя гэдэг санаа ах турсан юм бэ? За надад бол анх бол окахтай ярьж байхад бол за ер нь experience буюу тухайн хүнийг ингээл бид нар ер нь айгүй олон жил мэндээс ахгуулаад олон жил хүмүүсийн өмнө ярьж үзлээ, зааж үзлээ, хэлж үзлээ, гаргалгаагийн шууд өөрсөнд нь за ингээд хийчих. Ингүүл чи ирүүл амьдрын, ингүүл чи ирүүл унтна тий. Яг ижил цагтаа орондоо орчих энэ төр гэж хийж хэлж явсаар ирсэн. Тэгсэн чинь хүмүүс хийдэггүй юм байна. Тийм yes гэд тэг ихтэй хариад хийдэггүй юм байна. За хийдэг юм байна. Тэнгүүд өөртөө нь яг хэлбэлдэг тийм газрыг орчныг бий болохыг боيو. Ер нь яг ингээд юм сурж байгаа юм гэдэг мэдрэмж өгөхгүйгээр зүгээр л аюугаа enjoy fun байлгаж агаад тэг хүүхдүүдийг тэр дунд нь тэр эрүүл амьдрах хэрэгтэй юм байна. Энэ моментос мөчөөс мөчийн хооронд явж байхдаа хүн чинь угаасаа сурдаг юм байна. Хүүхдүүд яг одоо хийж байгаа юм чинь өөрөө том хүн гэлтгүү хүүхдүүд гэлтгүү бүгдээрээ зүгээр л юуж бодохгүй хийсэн үйлдэлээсээ юуж бодохгүй тоглосон тоглоомноос сурдаг юм байна гэдгийг тэгээд би ч гэсэндээ тэрнтэй амар санал нэгдсэн. Нэрэл бид нар амьдарч явах явцдаа өчигдөрхөн хийсэн үйлдэлээсээ өчигдөрхөн ярьсан ярианаасаа өчигдөрхөн хотлоо ярьсан ярианаасаа өчигдөрхөн алдсан алдаанаасаа тий ингэдэм байх тэгдэм байх явах юмсргүйгээр сураад явдаг юм байна гэж бас дүнэлтэн төрсэн тэр ярианаас тэгээ за гейм бейсэд бай хүүхдүүд зүгээр тоглоно. Тэгээд тэнд нэг очиод амар хариуцлага гээл амар үүрэг хаваалтай би имийг сурах гэж ирж байгаа гэхээс илүүтэй тоглож байхдаа найзуудтай явж байхдаа тэнд очиод найзуудтайгаа гоё байхаас ч юм сурна, муухай байхаас ч юм сурна, тоглоом дунд нь маргаа үсгтэй ч юм сурна, нийлхтэй санаа нийлхтэй юм сурна. Тэгээ ер нь нэг тийм орчиныг бэлдээд өгчий. Тэгээд багш нар өөрсдөө ч гэсэн хүүхдүүдтэйгээ тийм бай. Тэгэх юм бол тэгээд бидний нөгөө хүсэж исэн ижил цагт нь оронд нь орох тэрний ач холбогдол тэрнийг мэдрэмж нь хүртэл дотор нь бий болох юм байна. Окей. Өмнө нь окахтай ярьж хахад бас окахт хийчихсэн байхгүй. Та ер нь хүмүүст хэрэг олон жил юм заасан би гэдгсэн чинь би бараг л одоо ойтон байхаас эхлээл зааж эхэлсэн. Яар олон жил зааж байгаа. Тэгээд угаасаа яг юм заах энэ одоо чиглэл мэн угаасаа ээж багш байсан. Тэгээд багаас суусан байх гэж би боддог. Цааш нэг онц сурдаг байсан гэл тээ. Тэгээд хичээл заах тээ. Тэгээд тэр олон заасан туршлагуудаас ингээд хуримтлагдсан юмнууд угаасаа байгаа. Тэгээд угаасаа хүний тархичин ингэж ажилтдаг юм байх шүү дээ гэдгийг бид нарын тархиор ажиллачаагүй. Анхнаасаа тийм байсныг ойлгосон гэх юм уу. Тиймэрхүү утгатай юм ярьжсэн. Тэгээд за тиймдээ тийм гэ. Тэгээд тэр ярин дээр би бас тэгчихсэн байхгүй. Хүн хамгийн өөрийнхөөрөө байгаа үедээ одоо нэг юу яхад IFS ярихад ч гэсэн хүн өөрийнхөөрөө байхдаа хамгийн эрэг төлөвтэй байдаг гэдэг чинь. Хамгийн өөрийнхөөрөө байгаа үеийнх нь нэг нь тоглох. Тэгээд бүр яг ингээд дотор нь орцсон тоглож байгаа. Үедээ хөө яг өөрийнхөөрөө байдаг гэсэн чинь. Тэгээд за тийм ээ тийм тоглох юм байна гэл юм дабл батлагдаал яваад байгаа шүү дээ. Дабл чигээл тэгээд за байна гэл тиймгүүд одоо ингэн заяа би чамаас асууя жишээ чи ажил дээрээ алдаа гаргах
эсвэл над дээр өмикуб тоглож байгаа далтаа гарах хоёрын алин дээр илүү ягцлах уу? Алин чамд хэцүү санагдах уу? Хэцүү санагдмал ажил ах. Одоо нөгөө алдаан дээр тулчилж юм хийж байгаа шалтгаан. Тийм мэдээж ажил. Мань мэдээж ажил хийдэг. Хүн тоглож байхдаа илүү хөнгөн хүлээж авдаг гинэ алдаагаа өөртөө илүү хайртай. За дахиад оролдоод үзчихье гэдэг шүү дээ. Тийм болохоор нөгөө гейм бейс өөрний илүү гэдэг үр дүнтэй байгаа баталгаажуулаад хүмүүс энэ тоглоом, энэ ажил, энэ хичээл гэдэг нөгөө unconsciously яваасаа ялгаад бодчихж байгаа шүү дээ. Эхнийх нь тэр гин яа тоглох гэдэг юм гингүүд тий. Тэгэнгүүт хүн дээр хүлээж аваагүй учраас эргээд засахаар нөгөө эерэг одоо хандлагатай байна гэсэн үг шүү дээ. За ингээд засчих. Тэгэнгүүт хүн нэг удаа хоёр удаа анзаарсан юм засаад хахад тэгэл алдаа сайжирдаг ч юм уу хүн өөрөө сайжирд юм байгаа зү. Хамгийн эхнийх нь тэр нөгөөх нь болохоор одоо юм цээжлэхэд гэсэн юм байдаг гинэ. Сэтгэл хөдлөл орсон гэх юм одоо илүү сэтгэл хөдлөлтөй хийсэн үйлдэл тод үлддэг. Уйлсан, баярлсан, инээс нь догтлсон ч юм уу тийм. Илүү сайн санж үлддэг шүү дээ. Тэгэнгүүт тоглож байгаа үед яг төрөнийх шиг өөрийнхөө байгаа илүү сэтгэл хөдлөлтөй байгаа үед бид илүү сурахны. Хүүхдүүд илүү сурахны. Би яг түрүү нэг чи Rumikub тоглож байхдаа алин дээр нь илүү уурлах вэ гэдгсэн шүү дээ. Надад Rumikub нь ихэд орж ирсэн. Ягаад гэвэл би тэнд өөрийнхөө сэтгэлтэй байгаа. Хачин ингээл тоглож маглаа тий. Тэсэн чинь алдаа гаргаж гэдэг миний реакц марц харах байхгүй тий. Тэрийг харах байсан шүү дээ. Ингэж бодох байсан шүү дээ гэд. Ажил дээр болохоор илүү контролтой, илүү реакцаа даарсан ч юм уу тий байх магадлал өндөр учраас би тэрэн дээр эмоц гарах байдал дээр тоглоом санагдаад байгаа байхгүй шууд. Тэгээд нөгөө нэг мэдрэмжээ бодонгод одоо дараа нь ирж байгаа хариуцлага ч юм уу тий. Тэр юмаа бодонгод ажил байгаа шүү дээ. Тэгэхээр тийм ээ бид илүү хөнгөн хожигдох нэ. Хөнгөн алдах нэ. Тийм болохоор бид нэр өглөө өдөр өрөөгөө чамаагүй тоглоулъя гэдэг байгаа шалтгаан байна тэр баг. За нөгөөх нь бас энийг бол ундраа батлаагүй. Шинжлэх ухаан баталсан дофамин. Бидний алуулдаг ганц дааврууд, ганц жоохот даавруудын нэг шүү дээ. Дофамины төлөө л ингээл өчнөн хүмүүс тий цаг хугацаа энерги юмаа зарцуулж гин тий ер нь энэ амьдралаа дофамины төлөө бид нар өөрсдөө мэдгүй ч гэсэн тэгж байгаа. Дээрэс нь буруу тийшээ яваад байгаа хүмүүс ч гэсэн тэр дофаминыг мэдрэх гээл яваад байгаа. Мөрөөдөө тоглоом, хар таймыг одоо юу гэдин те ингээд ийм хэцүү шалтгаанууд ч гэсэн цаана нөгөө дофамин байж байгаа. Тэгэхээр тоглох үед тийм нөгөө сэтгэл хөдлөлөөс шалтгаалаад дофамин илүү ялгардаг. Тэгээд тэр нь хүнд сайхан мэдрэмж төрдөг, өгдөг. Тэгээд сайхан мэдрэмжтэй юм маань илүү ингээд бид нар хурдан сандрна гэх юм уу стресс багтай байхаар нөгөө нэг фриз төлөв мөлөө байхгүй болчихно гэдэг хүчлээ тий. Тэгэхээр хамгийн том бас шалтгааны нэг бол дофамин. Дофаминыг бид нар ингээд бүх үе дууг нь ингээд эрүүлэр авч мэдэрч болохоор байгаа байхгүй юу гэн тий. Наадхан дээл надад тэгвэл нэг юм орж ирж байгаа юм. За тэгвэл тоглоомын дээр ч яг бид нэр ингээл гоё нэг serious биш авчултайл тэндээ алдаж үнээл мас хурлаа. Яг амьдрал дээр тэгээ тоглож байгаа юм шигээр хүн мэдэрч чадах юм уу? Амьдрал дээр гэдэг нь одоо яг одоо чиний нөгөө гүйлч штэ. Тий. Одоо ажил дээрээ алдахад зүгээр гэдэг тэр ажил дээрээ алдах зүгээр гээгүй штэ. Ерөн зүгээр одоо миний өнцөг болохоор яг адилхан тоглож байгаа шигээ өөрийнхөө байгаад тэр тэрэн шигээ амьдрал тандвал бас яг адилхан гэж биелгээд байгаа байхгүй юу? Жохон тий хоёр талтай л байх тий. Гэтэ бидэн дээр ирвэл тий тоглонгоос орж болчих. Ажил дээр тэгж хандах хандлагыг бас тий жохон өөртөө суулгаж болж байна. Yes. Би яг нэг тэр утгаар нь хэлмээр байгаа байхгүй юу? Нэг юм яг ясэм дээрээ амьдрал чинь өөрөө бид нарыг хийж байгаа амжилтыг сайжиг
ингээл амар чухал гэж үздэг шүү дээ. Миний амьдралын 90% энэс хамаарах гэдэг байна. Тэр гэл нэг заримдаа бид нар нэг тэгж бодоол тэрийг хийж ядаал, хөдөлж ядаал, зориг тогтаал гэдэг шүү дээ. Гэтэл яг заримдаа тэрийг зүгээр л энийг фейлдчихвэл миний амьдрал дуусахгүй. Энэ аль зүгээр л яг тоглоом шиг зүйл. Гэ бодцохоор нэг юм өөрийнхөө тайван ухамсар маань эрүүл тэ нэг юм нөө тоглож байгаа шиг сэтгэл зүйтэй авах гэдэг байгаа байхгүй юм эрүүл ухаантай. Yes. Урт хугацаанд тий манай хүүхдүүд одоо ингээд амьдрал дээр гараад ирэхэд энэ амьдралд нь үнэхээр гоё суудсан дадлуулсан байх юм бол тэгж чаддаг болно. Гэтэ яг хүн бүх цаг үед тийм байж чадахгүй шүү дээ. Ядаж өөрөө зарим юмаа удирдаад тэгж хөнгөө хүлээж авч чаддаг болчвол Харин тийм yes. Тэгэл нөө миний тоглоом гэж ярих гээд байгаа юм. Хэлэх гээд байгаа. За тэгээд иймэрхүү шалтгаануудаар бид нэр тоглох гээд байх нэ. Yes. Том жижиггүй тоглох гээд байх. Тэгээд нэг гоё юмнууд нөө сүүл орчлонгийн нэг ивэнтээр хийж яхад төвөгийн хэлсэн нэг юм. Цаашийн тоглоомын өртөө хариуцчихсан шүү дээ. Хүүхдүүдэд би нэг л юм мэдрүүлмээр юм гэсэн аахгүй. Тэгэхээр нь юу гэсэн чинь аав ич гэсэн тоглолт юм биш үү гэдгийг л би харуулаад тоорлоо явуулна гэсэн чи би yes. Тийм гэж бодсон. Яг нэг аав ээжүүдийн хүүхдүүдтэй хамт хоёулаа тэрэлжид workshop хий гэхэд л хоёулынгийнх нь хамгийн ихний юм дээрээс шүү дээ. За тэрэн дээр зүгээр бүх юм фейлсэн ч яах вэ? Зүгээр хүүхдүүд маань тэндээс аав ээжид чинь ч гэсэн хүн шүү. Аав ээжид чинь ч гэсэн та нартай адилхан тоглодог шүү. Тийх дуртай шүү гэдгийг мэдчихвэл бусад ингээ хэлмээр исэн юмнууд маань хамаагүй фейлсэн ч хамаагүй. Өнөө за тэгээд эдгээр шалтгааны улмаас бид нэр тоглох гээд байх нэ гэдгийг өнөөдөр ярьлаа. Ундраа ялаа. Дөрч ялаа. Тэгээд нэрээ өнөөдөр нэрээ онцгойлоод баяр хүргэе. Айгу ондог байсан. Тий. Хин блэ? Энко. Тий, энко сайн байла. За ялагчийн тодруулаач билнэ үү?